За сайн байцгаана уу хүмүүстээ. Би Монгол Косм технологийн коллежийн газар зүйн багш Одон Саран байна. За өнөөдрийн хичээл бол 10 дугаар ангийн газар зүйн хичээл агаарын тундас түүний хуваарлт гэсэн сэдэв байгаа. За агаарын тундас түүний хуваарлт гэж хэлсэн байгаа. За өнөөдрийн хичээлийн гол зорилго нь за агаарын тундас гэж юу хэлдэг? Хэрхэн ангилдаг талаар бол мэдлэг эзэмших байгаа. За тэгвэл зорилтын хүрээнд аваад үзэх юм бол агаарын тундасын ангилал, тундасны хэлбэрүүд, тундасны хуваарлт гэсэн зүйлийг бол үзснээр энэ хичээлийн бол зорилгоо биелүүлэх нэ. За тэгвэл агаарын тундас гэж юу хэлдэг гэхээр агаар мандлаас дэлхийн гадарга дээр унж буй хатуу ба шингэн төлөвийн усны хэлбэрүүд бид нар амьдрал дээр мэддэг те өвлийн удирдалд бол бид нарт бол цас ордог. За мөн зуны удирдалд бол мөндөр ордог. За энд бол хяруу байна тийм ээ. За дараа нь бол энд бороо, зуны улиралд бол бороо ордог шүү дээ. Мөндөр болон бороо бол зуны улиралд ордог. За энд бол сагсраг байна. За сагсраг юу бол цас, хяруу өнтер бол ер нь агаарын температур хүүтрээд ирэх үед бол эдгээр зүйл бол байгаль дээр бол болж байдаг байх нэ. За тундас үүсэх үйл явцыг холь бүхий чиглэг агаар үүсэх. Агаарын чигшлийн хэмжээ нэмэгдээд ирэхэд бол тундас бол үүсэх үндсэн нөхцөл бол бүрдчихэд байна. Тухайлбал бол бид нар яадаг бороо орохын өмнө нэг чиглэг тийм дулаахан мэдрэмж төрдөг. Тэр бол үндсэндээ гэсэн үг. За мөн үүний дараа бол агаар өксөх хөдөлгөөнд орно. За ингэснээр бол буцаад адиабатаар бол хүрнэ. За чигээр хансан байдалд хүрнэ. Агаарт нөгөө үнэлэхүй ба харьцангуй чигийн хэмжээ бол чигшлийн коэффициент бол нэмэгдээд ирэхэд бол тундас үүсэх бол бас нэг нөхцөлийг бол бүрдүүлж яддаг байна. За мөн агаар бол конденсацид орно. За туслууд томорно. За туслууд томрох гэдэг нь бол үндсэндээ тухайн үүлэнд байгаа туслын хэмжээ, мөсөн талстуудын хэмжээ нэмэгдэх. За үүнийхээ үр дүнд бол үндсэндээ тэндээс бол туслууд томроод тэндээс масс нь ихсээд ирэхлээр зэрэг хүндийн хүчний нөлөөгөөр газрын гадаргууд руу буух энэ үйл явцад. За тэгэхээр зэрэг тундас үүсэх үйл явц бол үндсэндээ эдгээр 6 хүчин зүйлийн нөлөөгөөр бол бий болдог байх нэ. За тундас үүсэх зам. Сая бол тундас үүсэх үйл явцыг ярьсан те. Тундас үүсэх замыг бол конвенцийн тундас, фронтын тундас, орографийн тундас гэсэн 3 хэлбэрт бол ангилдаг байна. За конвенцийн тундас гэж юу хэлдэг вэ зэрэг агаарын конвенцийн урсгалаас болж үүсдэг. Ихэвчлэн экваторын бүсэд бол энэ конвенцийн тундас бол явагддаг байна. За дараа нь бол фронтын тундас. За фронтын тундас гэдэг нь агаарын фронтын дагуу үүсэх бөгөөд сэрүүн болон өндөр өргөрөлт бол тохиолдно. Сэрүүн болон өндөр өргөрөлт гэдэг нь бол үндсэндээ агаарын температурын зөрүү бол ялгаа ихтэй байгаа тэр бүсүүдэд гэсэн үг. За орографийн тундас гэдэг нь бол өндөр уулархаг газар болон чигийн байдалд бол их нөлөө үзүүлэх бөгөөд агаар уулын хажууг даган дээш өргөснөөс болж конденсацид орж бол үүсдэг байна. Орограф гэдэг бол үндсэндээ уул зүйн систем гэсэн үг те. Үндсэндээ энийг бол монгол хэл рүү орчуулах юм бол уулын тундас гэж бол бас ярьж болох нэ гэсэн үг. За тундсыг бол мэдээж ангилантэй бид нар нөгөө агаарын чигийг бол үнэлэхүй чиг, харьцангуй чиг, дутмаг чиг гэд ангилсан. Яг тэрнтэй адилхан тундсыг бол бас ангилах нэ. За тундсыг нэгдүгээрт нь агаарын, хоёрдугаарт нь бол гадаргын гэж бол хоёр хэсэгт бол ангилах нь. За агаарын тундс гэж тэгвэл юу хэлдэг юм бэ гэхээр зэрэг бидний нөгөө зуны улиралд ордог бороо, мөндөр, өвлийн улиралд ордог цас бол агаарын тундсд бол хамаардаг байх нь. За харин гадаргын тундс гэдэг нь гадаргын тундсд бол сан, хяруу, шүүдэр гэх мэтэр аливаа нэгэн зүйлийн гадарга дээр бий болж байгаа зүйлийг бол гадаргын тундас гэж бол нэрлэдэг байх нэ. За тэгвэл цас энэ бол мэдээж агаарын тундасны бол хэлбэр. За агаарын температур тэг градусаас доошилсон үед агаар мандалд дэгдээд байсан усны уур жижиг мөсөн талст болон газрын гадарга дээр буудаг. Ингэхдээ энэ нь өөрөө нөгөөд нэг хүндийн хүчний нөлөө багтаа байдаг учраас сэвсгэр зөөлөн байдаг байна. За дараа нь бол бороо зуны улиралд ордог тийм ээ. Агаар мандал дах усны уур конденсацлагдсан газрын гадаргуу руу буух үзэгдэл. Бороо бол заримдаа бол жижиг туслуудтай, заримдаа бол том туслуудтай байдаг. Усан туслын хэмжээ бол харилцан адилгүй өөр байдаг байна. За мөндөр
Зуны улиралд үүлэн доторх борооны усан туслууд өндрийн хүүтэй агаарт огцом хөлдөж янз бүрийн хэмжээ бүхий бөөрөнхийн үрлэн хэлбэртэйгээр мөс болон буух тунцыг бол мөндөр гэж бол нэрлэдэг. Зарим үед бол мөндөр бол маш том хэмжээтэй байдаг, зарим үед бол бага хэмжээтэй байдгийг бол түрүүн зураг дээр бол харуулсан байгаа. За эдгээр 3 төрөл бол үндсэндээ агаарын тунцны хэлбэр байна. За гадаргын тунц. За цан тогтвортой хасах температуртай болсон үед газрын гадарга дээр үүснэ. Зөвхөн цан тэгвэл зөвхөн газрын гадарга дээр бол үүсээд идэг юм биш. Тэ тодорхой хэмжээний өөр газрууд дээр бол бас бий болж байдаг. Жишээлбэл бид нэр өвлөө улирал цонх цантахлаар бол цан бий бол цонх цантчиж гэж ярьдаг. Тэр за дараа нь бол хэрүү температур буурснаас болж үүсдэг жижиг мөсөн талстууд. Энэ ихэвчлэн яадаг вэ гэхээр зэрэг аливаа нэгэн зүйлийн гадарга дээр бол ихэвчлэн нөгөө намрын улиралд бол херон ихэвчлэн ундаг штэ. Тэгээд херон унтсан байна гэд бидний мэддэг үрэл гэж жимс бол херон усны дараа бол болдог. Энэ нь бол температур буурахад тухайн жимсний гадарга дээр хүйтэн температур мэдэгдээд буцаа дулаархад үед бол болдгоо гэж бол үздэг. За дараа нь бол шүүдэр тийм ээ. Агаар чиг ихснээс болж үүсдэг жижиг усан цуслууд ихэвчлэн бид нөгөө нэг шүүдрийн усаар цай чанж өгвөл ээжийнхээ ачийг хариуллаа гэж бол үздэг. За энэ бол үндсэндээ агаарт чиг ихснээс болж бол үүсдэг байна. Чиг ихснэ гэдэг нь үндсэндээ өдрийн халуун температурт өдрийн халуунд дээш хөөрсөн усны уур буцаад шөнийн сэрүүнд бол газрын гадарга дээр буух энийг бол шүүдэр гэж бол нэрлэдэг байна. За дараа нь бол шингэн өнгөр хальс байдлаар тогтох усан бүрхөвч. Ерөөсөө ямарваа нэгэн зүйлийн гадарга дээр ингээд нойд даасан байдалтай энэ нэг юу яатсан бэ норцсон байна гэдээ бид нар бол ярьдаг те. За тэр шингэн өнгөрийг бол зүйлийг бол шингэн өнгөр гэж бол нэрлэдэг байна. За дараа нь бол сагсраг сэвсгэр цагаан талст модны мөчр шонгийн хоорондох төмөр утсан дээр үүснэ гэд намрын улиралд ихэвчлэн аюу сайн их ажиглагддаг. Энэ бол мэдээж нөгөө гадаргын тунцны өөрлөл учраас температур бол энэ үед бол бас буурсан байдаг. За тэгээд ингээд нэг шонгийн дунд утсан дээр бол ийм цагаан өнгөтэй зүйл бол харагдчихэдэг. За тэрийг бол бид нэр сагсраг гэж бол нэрлэдэг. За нэг талаараа энэ сагсраг нь цангийн нэг төрөл гэж бол бас үздэг. Гэхдээ эндээ үүсэж байгаа нөхцөл нь бол арай жоохон ялгаатай байдаг байна. За тунцны хуваарлалтанд нөлөөлөх хүчин зүйл. Мэдээж бид нэр тунцны хуваарлалтанд бол тодорхой хэдийн хүчин зүйл нөлөөлнө. За энэ нь бол нөгөө нэг температурт нөлөөлж байгаатай бол ерөнхийдөө төсөөтэй байдаг байна. За тунцны хуваарлалтанд хамгийн эхлээд юу нөлөөлөх вэ? Даралт. Яагаад гэвэл даралт ихсэх, багасах тохиолдолд тунц их байх, бага байх нөхцлүүд бол бий болж байдаг байна. За дараагийн хүчин зүйл нь бол гадаргын өндөршил. Хэр зэрэг өндрийн температуртай байна, хэр зэргийн өндрийн хэдэн метрийн өндөрт байна гэдэг нь бол энд орох тунцны хэмжээг бол бас тунцны хэмжээнд бол тодорхой хэмжээгээр бол нөлөөлж идэг байна. За дараа нь бол агаарын орчил хөдөлгөөн тийм ээ, агаарын массын, агаарын фронтын, циклоны нөлөө бол энэ тунцны хуваарлалтанд бол бас чухал нөлөө үзүүлэх байна. За тэгээд далай тэнгис, далайн урсгал. Мэдээж далай тэнгис бол тухайн орчмын далайгаас ирж байгаа салхи, далайгаас уурж байгаа усны хэмжээ, далайн урсгалын хэмжээний төрөл, далай нөгөө хүйтэн урсгал байна уу, халуун урсгал байна уу гэдгээс шалтгаалаад энэ тунцны хуваарлалтанд бол тодорхой нөлөөг бол үзүүлж идэг байна. За агаар усны уураар бүрэн ханж усны уур өтгөрч хийн төлөөс шингэн төлөвд шилжих үзэгдлийг конденсат орох гэж үздэг. Конденсат гэдэг төрөнд бол нэлээд удаа гарсан тийм. Энэ бол үндсэндээ нэг талаараа пицгийн үзэгдэл. Гэтэл энэ нь өөрөө бас усны шингэн төлөв, үеийн төлөвд шилжих энэ үзэгдлийг бол бас нэрлэдэг байна. За дараа нь бол конденсацид бол конденсацийн цөм гэж байна. За агаарт оршиж буй хатуу хэсгүүд болох аэролизууд конденсацийн цөм. Үндсэндээ хатуу хэсгүүд агаарт оршиж байгаа хатуу хэсэг гэдэг бол чулуу, шороо гэсэн үг бол биш тийм ээ. Мэдээж усны дотроо бол энэ хатуу хэсэг гэдэг нь усны нөгөө 3 төлөвийн нэг болох мөсөн талс хэлбэрээр байж байгаа энэ хэсгийг бол конденсацийн цөм гэж бол нэрлэдэг байна. За дараа нь бол субмиляц.
За энэ бол субмиляц гэж юу гэдэг юм гэхээр зэрэг агаарын температур хөлдөх цэгээс доош буусан үед усны уур ба шингэн төлөвийн ус нь хатуу төлөвч шилжин мөсрөх үзэгдлийг субмиляц. Ерөөсөө л хатуу төлөвч шилжээд ингээд бүр одоо мөс болж байгаа тэр үзэгдлийг бол субмиляц гэж бол нэрлэдэг байна. За конденсац ба субмиляц үүсэх өндрийг бол конденсацийн төвшин гэж бол нэрлэдэг. За конденсац нь бол өөрөө ус бол хийн төлөвөөс шингэн төлөвт шилжиж байгаа. Харин субмиляц нь болохоор зэрэг шингэн төлөвөөс хатуу төлөвт шилжиж байгаа учраас конденсац, субмиляц хоёр бол эсрэг тесрэг зүйлүүд байна. За гэхдээ эдгээрийг үүсэж байгаа өндрийг нь бол конденсацийн төвшин гэж бол нэрлэдэг байна. За усан тусалбаа мөсөн талстууд хоорондоо нийлж хэмжээгээрээ томрох үзэгдлийг коагуляц гэж нэрлэдэг. За үндсэндээ яах нь хүүхдүүд энэ усны хэмжээ том байх уу? Одоо борооны усны туслууд том усны туслууд аль эсвэл жижиг хэмжээтэй. За цас ч гэсэн ялгаа байхгүй хэмжээ нь том байх, жижиг байх гэдэг нь бол үндсэндээ эдгээр нь томрох үзэгдлийг нь бол коагуляц гэж бол нэрлэдэг байна. За тунцны ижил утгатай цэгүүдийг холбосон шугамыг бол изогет гэдэг. Жишээлбэл бид нэр агаарын даралтын яг ижилхэн агаарын даралттай эсгүүдийг бол нөгөө изобараар тэмдэглэнэ гэдээ ярьсан тий. За тэгэхээр зэрэг яг энэ тунцны ижил утгатай цэгүүд тухайлах юм бол Улаанбаатарт жилд 632 мм тунц ундаг гэж үзэх юм бол яг адилхан 632 мм тунц унж байгаа хэсэгтэй холбож байгаа ижил температуртай ижил юутай зүйлүүдийг холбодогтой яг адилхан тэдгээр зүйл нь бол тунцыг бол изогетээр бол тэмдэглэдэг байна. За тунцны хуваарлтыг бол газрын зурагт изогетээр тэмдэглэн дүрслэн үзүүлнэ. За газрын зураг дээр ижил тунц унж байгаа газруудыг нэг шугамд холбож байгаа тэр шугамыг бол изогет гэж бол нэрлэдэг байна. За тунцны хуваарлалт. За энэ дээр бол ингээд үндсэндээ газрын зураг бол харагдаж байна тийм ээ. За газрын зураг дээр тод улаан өнгөөр бол экваторын шугамыг, за экваторын шугамаас хоёр тийшээ ягаан өнгөөр бол тунцны хуваарлтыг бол үзүүлэх хэсгүүдийг бол тэмдэглэсэн байгаа нэ. Экватороос хоёр тийш 10 градус, дараа нь 30 градус хүртэл тэгээд 60 градус хүртэлх хэсгүүдийг бол тэмдэглэсэн байна. За мэдээж тунцны хуваарлтанд бол агаарын даралт мөн агаарын температур бол нөлөөлнө. За ингээд даралт их багтаа экваторын орчин бол нөгөө салхигүй бүслүүр гэдэг өмнө бол бид нэр ярьсан тийм ээ. Экваторын орчимд экватороос 2 тийш 10 градус дээр бол үндсэндээ бага даралтын бүс байгаа. За эндээс 2 тийш явангууд 30 градус дээр ирэнгууд яах нь даралтын хэмжээ бол ихснэ. За тэгээд цаашаа 30-аас 60 градусын хооронд даралтын хэмжээ багасна. За 60 градусаас цаашаа болонгууд даралтын хэмжээ бол ихсэж байгаа байна. За энэ нь яг дэлхийн хойд болон өмнөд хагасд бол яг адилхан байна. За тэгвэл тундас орох хэмжээ нь за даралт ихтэй бүсэд тундас бага, за даралт багатай бүсэд тундас их байх нь. За тэгхийн бол эндээс аваад үзэх юм бол хүүхдүүд хараа дэлхийн хойд болон өмнөд тагасын 60 градусаас урагш даралт ихтэй байхад тундасны хэмжээ бага байна. За тэгвэл 30-аас 60 градусын хооронд мөн ялгаагүй хойд болон өмнөд хагасд яг адилхан тийм ээ хүүхдүүд ээ. За энэ дээр бол яаж гэнэ вэ? Даралт нь бага байхад тундасны хэмжээ их байна. 10 градусаас 30 градусын хооронд даралт ихтэй бүс байхад энд бол тундас бага байна. За энэ тундас бага байгаа нь бол өөрөө тухайн орчимд бол нөгөөд нь цөл үүсэх тийм ээ агаарын температурын зөрөө бий болох энэ төр нөхцөлийг бол бүрдүүлээд байдаг байна. За энэ нь ч гэсэн яг энэ тундас их бага байх нь өөрөө тухайн бүс нутагт амьдарч байгаа амьтан, ургамал гэх мэт амьд организмуудын нөхцөлд бол чухал нөлөөг үзүүлж яадаг байна. За экваторын орчимд бол бага даралтын бүс байна. Харин тундасны хэмжээ бол их байна. За үүнийг бол тундасны хуваарлт гэж бол нэрлэдэг байгаа юм. Яасан баана? Даралт ихтэй газар бол тундас бага орох нь, даралт багатай газар бол тундас их орох нь гэдэг нь энэ хоёр хоорондоо уран хамааралтай гэсэн үг байна. За тундас орох болон тундас орохгүй байх нөхцөл гэж байна. За тундас орох нөхцөл нь агаар мандалд явагдах дулааны конвекц, агаарын фронтын үүсэх явдал, уулын хажуугаар агаар өсөх зэрэг нь бол тундас орох нөхцөлийг бий болгодог бол тундас орохгүй байх нөхцөл нь антициклон үүсэх,
агаар уруудах хөдөлгөөнд орох, уулын хажуугаар даган агаар уруудах зэрэг нь бол тунц орохгүй байх нөхцөлийг бол бүрдүүлж яадаг байх нэ. За гэрийн даалгаварт бол экваторын бүслүүр тунц их байдаг хоёр үндсэн шалтгааныг тайлбарлал. Сая бол бид нэгийг бараг тайлбарлсан тийм ээ. Даралтын нөлөө гэдэг. Даралт их байхад даралтанд тунц бага байна, даралт их байхад тунц бага байна гэдэл бол ярьсан. За мөсөн гадар бүхий Антарктидад унах тунцны хэмжээ маш бага байдаг. Үүний учрыг тайлбарлаарай. Энэ хоёр хоорондоо бас жоохон төсөөтэй хариултууд бол орж ирэх нь. За дэлхийн хамгийн их тунц ордог газар, хамгийн бага тунц ордог газруудыг газрын зурагт тэмдэглээд учрыг тайлбарлаарай. Яагаад тэнд тунц их ороод байгаа, яагаад тэнд тунц бага ороод байгаа гэдгийг бол газрын зурагт бол тайлбарлах нэ. За ингээд хичээлээ анхааралтай үзээд өөрсдийнхөө дэвтэр дээр маш сайн тэмдэглэж аваад за гэрийн даалгавраа багшийнхаа мэйл хаяг руу явуулаарай.